Зохиолч Магуны Эрдэнэт хар хүн өгүүлэг. Сэрүүн дэнчдэр игнүүлэн барьсан хэдин гэрийн гадаа уяатай морд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож ганцсан хүрэн хамбан тэрлэг цагаан гэхээсээ бор гэмээр давуу малгай дугтуулсан дөөч иргэм насны эр гарч ирээд уяатай мордын зүг яаралгүйхэн алхлаа. Тэр хүн уяатай морд дундаас олоорцсон их гэдэстэй хээр морийг тайлах зураа бүснийхээ үзэрээр хөлсөө шударлаа. Түүний хээр мор эргэн хорогдож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч таснис буух сурам ташуурын хүчинд арга буюу бөг шогшууллаа. Тэнгэрт бүртийгч өвөлгүй. Харин хаяа нэг нисэж яваа шууны сүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагдсан шарнаар амтэн бүхнийг алагчлалгүй гээгүүлж яваа. Нөгөөр найрын гэрээс холдон морныхоо амийг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ. Энэ хүнийг олдох гэх боловч нутгийнх нь түүнийг хар олдохол гин. Хар олдох бодол дарагджээ. Ер нь олдох хээр мортойгоо бодолд дарагдан толгоогоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангаа дэлхийгээс хүшиг хүртэж хээр морныхоо нурыг хотойтол тарав ганцгалж бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдэрээ эсгэрүүлэн явсан даанч олон. Хар олдох хаврын сар дөнгөж гарамгцал шар усээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээн гүлэн засаж ажилдаа гарнаа. Айл ах дүүсээр бууж мордон эрх намар хийх наймагаа тохирно. Хаврын хаврт заавал ингэн. Нутгийнх нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч эхийнх нь худлаа хилдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр хажид унан голоосоо дургүй. Миний өвгөн намрал хідэн арсаа боогнолж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяаг узагт намар хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр өнгөр хянцтай болж цээж хөдлөгнө. Морных нь хөлөөр чулуу таснаас сүрхээс өөр чимээ анир огтхон чалга. Юу гинэ? Мусагс унавш. Миний хідэн хүүхэд турж өглөө гэж би түүнээс хуйлг гуугаа юу. Усан аяга таг шим аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд муухайг дуудна гинэ. Чи амтэн хүн дуурайж халдсан цагаан хон мал амлаж өвчгнөх чи яах вэ? Чи тийм баян юм бол цаад турж өгөх гэж байгаа хэдэн хүүхэдтэй ганц төлөгний мах зулгаалгач үргэлжил тарвганы мах идэ тавил турж өгдөг юм гинлээ шүү гэж найран дээр баадгагийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихтэж уурлах багтаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ. Түүний шанааны судсан гүрэлцэж түүнийг нь дагаж урссан хөлс хар зам татуулан хатжээ. Олдох баярлах гомдох хоёрыг бишгүүдээ л үтсэн. Гэхдээ ингэж муухайгаар хэлүүлж үтсэнгүй. Түүний самсаа шархирч нулимсэн цэлэгнэх боловч арай л доош нь урсгачхалгүй хээрийн хөх салхинд игшээж авлаа. Тайтгарч чадлагүй бухимдсаар явтал нэг мэдхэд гэрийнхэн урд хамар дээгүүр тонгоож байв. Гадаа тоглож байсан хідэн хүүхэд нь аав ирлээ гэж хашгиралдах дуунаар хажид сая ойж байсан зүйлээ хойш тавьж найранд их хөөр болж явсан хүн ингэж ирмээргүйсэн гэж бодон дэлгээтэй үүдээр харвал олдох уяан дээрээ бууж байлаа. Олдох гэртээ орж ирээд ганц ч үг хэлгүй хаждын аягалж өгсөн цайг хурдан очилж тарвганы тосонд хаарсан хүрэн улаан борцог ховдвлан эдхийг нь харвал найр наадамд биш адуу малын ирэлд яваад ирсэн хүн гэлтэй. Хажид түүнийг харж сууснаа. Найр сайхан болов уу гэж асуулаа. Сайхан. Чи тэгээ яасан эртэрэ? Оройн гараанаар ганц нэг таруу гунгаэл гэж бодоод. За яршигда. Ганц өдөр яадаг юм? Сүйт болох гэж. Өдийн насалчхад айлын найрандж тогтоо суучих чадахгүй гэж үгүүдсэн боловч олдох хариу хэлсэнгүй.
Хэдэн хүүхэд нь аавынхаа өвөр төрийг уудлан чихэр бов эрцгээж гарцгаа тоглол гэж аашлуулад уван цун гарч одов. Олдогч төдөлгүй хувцас сольж баг гэрээсээ бууга аваад мордожээ. Чимээгүйхэн мордож явсан нөхрийнхээ араас харж зогссон хажид муу хөгшнийг минь хин нэгэн гомдооч дээ. Өглөө найранд явна гэж хичнээн хөөлхөөрцөг боллоо. Ямар нэгэн болоогүй бол оройхон улаа бутарсан амтан найрын сонин ярьсаар л ирэхгүй юу? Юу болоо юм бол тоо? За яах вэ? Яваг. Хээр гарч дотроо онгойлгож яваад хэрэг гэж утсаар гэртээ орж ирлээ. Нар ханын толгооноос унаж хідэн хүүхэд нь бараа сөрөггүй болжээ. Хажид ус авчруулахаар хоёр томьёогоо дуудсан боловч хариу алга. Гэрт ямар ч чимээ аниргүй ил хөл байгааг анзаарсан хажид хөгийн хідэн хүүхэд чинь хаашаа явчих вэ гэж өөртөөгөө ярьсаар хүлээн аврагчийнхаа товчийг эргүүлэн нэвтрүүлэгчийн цээлхэн дөө гэрдүүрэн хадаж амьдрал үргэлжилж байна хэмээн хэлэх мэт санагдлаа. Сая хажидын сэтгэл баг боловч уужирч данхтай цэлгээхэн цайнаас аягалж түр амс хийлээ. Энэ радио бол олдохын дотны нөхөр. Заавал гарвал түүнийг ачагнаж энүүхэн ус голдоол мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өнгөрсөн хуучирсан ч хамаагүй сонингийн тасархай гарчиглана. Тэгээд л түүнийгэн засаг дөргийн ордонд суудаг хүн шиг тэр дарга тэгж хэлсэн. Гэхдээ энэ хурал ингэж шийдсэн. Энийг ингэх ёстой. Тэрийг тэгэх ёстой гэдэл ярьж гарна. Олдох худлаа ярьж байгаагүй учраас түүний үгэнд эргэлзэх хүн энэ хавьд байхгүй. Олдох хээр гарч тамхи татан хэсэг суулаа. Нар барууна хивээж эн тэндгүй тарав хошгорно. Ганц сум тавьсан боловч нэг бол шороо пур хийлгээд нэг бол агаарт сум эсгэрүүлээд тунч болсонгүй. Хар олдохын ингэж ан хийж явааг хараагүй хүн бол яасан ч итгэхгүй. Хамгийн сайн чаддаг зүйлээч хийж чадахгүй өдөр хүнд тохиолддог ажээ. Олдох даллуур буу хоёроо зэрэгцүүлэн тавиад тэнгэр ширтэн хөвтлээ. Би баадгайд гим хор хийх нь битгий хэл ам мөрөөж үзээгүй. Гэтэл тэр намайг яаж доромжлно вэ? Гэхээс уур нь хурж дэрэгдэн байсан бол гартад харалцснараа нам цохиж унагмаар санагдана. Бусдтай адил надад мал хөрөнгө байхгүй л т. Муу аав минь энэ айл орон болж байгаа залууг их ажилтай сайн хүн байгаа юм гэдэл их магтдаг байж үлээ. Өөрөө байсан бол ингэхэл байсан байх гэж бодоод л хонь амлсан юм. Ядарсан ч гэсэн ганц төлөг байлгүйд гэгчлэн элтвийг эргцүүлэн бодож хэвтлээ. 10 гаруйхан настай байхдаа гэрийнхаа хаяа тоглож байгаад нэгэн учир битүүлэг яриа анх сонссон юм. Энэ ярианы учир хожим олдож билээ. Юунд ч үл захирагдах шарнаар бор хоногуд ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдхэд олдох эр бие жагсаж аавынхаа дээлийг шингээхтэй болжээ. Зэрэг мордохын өмнөх нь талигаа цэцгэн дэрэгдээ суулгаад инх өгүүлсэн билээ. Тэр жил их цас унаж хэд хоног шуурж хамаг адуу уруудсан юмдаг. Манай нутгийн эрчүүд цөмөрөө л хідэн адууныхаа араас шуурга даган мордцоолоо. Бид ч гэсэн гуруула адууныхаа араас хэд хоног явж сураг эс гаргаад эсэн мэнд дээрээ харьяа гисгэж шуурга сүрэн буцаж явлаа. Эцсэн морьтой бидгуруу арай л гэж газар хороож явтал зурвасхан харанхуулахад би нөгөө хоёроосоо тасарлаа. Нөгөө хоёрыгоо дуудаж тэр бүхэндээ л эргэлдэжээ. Байтал чихний үзүүрт хүүхэд уйлаадч байх шиг шуурга эсгэрээдч байх шиг санагдаад болсонгүй. Чих тавин сайн чагнавал гарцаагүй хүүхэд уйлж байна. Айсандаа болоод ухаан алдах төглөө. Ойр хавьдаа эрэглээ. Нөгөө хоёроос мань бараа сураг алга. Олон хоног нойр хол муутай явснаас болж хийл юм сонсогдоод байна гэж өөрийгөө тайтгаруулж явтал нүдний үзүүртнийг бараа юм үзэгдлээ. Хариугүй цасанд булагдах гэж байгаа тэр зүйлийг хараад очиж болдоггүй, яаж ч болдоггүй хэсэг зовсов. Саяхан л хүүхэд уйлах шиг болсон доо гэхээс бас явж болдоггүй. Зөрг гарган дөхөж очив. Тэгсэн юу байсан гэж. Хөвөнтэй дээлэнд хулдаж орхисон
ой ихэртэй нийлэх хүүхэд дөнгөж л амьсгаатай байв. Яах учраа олохоо байлаа. Эргэн тойронд нь шуурганд эдгэрч амжаагүй тэмээний мөр байхыг үзвэл дөнгөж саяхан л гөхөн орхиож явсан бололтой. Амьд байгаа нийлх амтны чинь орхиож явж зүрхэлсэнгүй. Аваад өөртөллөө. Гэтэл ашгүй нөгөө хоёр маань хідэн адуугаа туугаад чимээ шуугантай ирж явахтай тааралдав. Бидний адуу биш боловч манай энэ хаваас л уруудсан адуу байсан юм. Нөгөө хоёртоо тохиолдсон явдлаа ярьж нөгөө бяцхан амтнаа үзүүллээ. Гэтэл хамт явсан халзан сүнгөө учиргүй сэжиглэж уурлан галзуурах төхөв. Харин нөгөөх нь саяхан үүгээр нэг тэмээтэн хүн явах шиг болсон. Өвсөн хүүхдийг л найдваргүй гэж удаад хайжтэй. Алив одоо амьсгаатай байна уу гэлээ. Амьсгаатай байна гэж намайг хэлбэлсэнгүй. Зүгээр л орхичихвол яасан бэ? Ямар ч учиртай юм блэ гэж байснаа дуугаа хоров. Бид хэсэг ярилцаад тэр адуунаас 2 морь барьж унаад би төрүүлээд явхар боллоо. Ингээд л би өөртөө байгаа амтны амьсгааг чагнаж явсаар сайн морьны хүчинд төдөлгүй айлын бараа харлаа. Орой өдөш болсон болохоор амьсгал хураачихсан бол айл амтанд гай болно гэж бодоод сайн чагнуул яахаргагүй л амьсгаатай байна. Айлд ороод задлахаар юу гарч ирдэг бол гэж бас санаа зовноо. Ямар ч гэсэн хажихаж зүрхэлсэнгүй. Олон нийлх нойтон хүүхдээ хээшаагүй айл таарсан тул харин хэрэггүй олон юм асууж шалгаасангүй. Харин нөгөө хүүхэд маань их мэралэг хөөхөн хүү байсан. Өдөр шөнө 2 халуураад л гайгүй боллоо. Ингэж л чи миний хүүхэд болсон юм да. Миний хүү хүн болох хувьтай хүн шүү. Одоо ч сайхан ханхар ир боллоо. Зэрэг зуух гээд энэ тэнд бишгүй л явна. Өөрийнхөө үүх түүхийг мэдэж явалгүй болохгүй. Харин аав нь дараа жил нь тэр нутгаар очиж чиний гарал үүслийг олж мэдсэн юм. Чиний төрүүлсэн ээж ах トゥ хуйлаа байж л дээ. Аав ээж хоёр нь бурхан болж чиний ах эхнэр авсан байгаа юм. Гэхдээ бүсгүй амтан ямар ганцаараа байлтай биш. Ахын дав ээж. Гэтэл чи гарч ингээд удалгүй чиний ээж бурхан болсон хэрэг. Нагац ах чинь болох хүн чамайг ад үзэхтэй хээр хайсан юм байна. Одоо ч чамд тэр хүмүүсийн нэр алдар нутаг өсийг хэлээд яахав дээ. Хүнд өс хонзон санахын нэмэр мэдгүйгээр айл дууссан дээр гэж билээ. Олдох энэ бүхнийг эргэн санахын учир энэ өдөр үнэхээр их ганцаардэжээ. Амьдрахын эрхээр хангаа дэлхийгээс хишиг хүртэж нүгэл хураадаг нь үнэн билээ. Гэхдээ хүнд ингэж хилүүлэх болтлоо хар буруу санаж яваагүй бодогдно. Тэр гинтхэн босч даллуур буу хоёр аавн гэрлүүгээ давхилаа. Гэртээ орж бууга тавиад дээлээ сольж байхдаа тэр авгаатайгаан нэг ч үг сольсонгүй. Яг л эзэнгүй гэрээс гарч байгаа юм шиг шурдхийн гарлаа. Чи ингээд хүн доромжилж бай гэж амандаа үглэн хөмхийгөө тасцун найрлаж байгаа айлын зүг давхиж явлаа. Олдох энэ өдөр бүх юмд тэр чи бүхэл өөртөө өшрөхөх сэтгэл төржээ. Хэдэн сарын өмнө тарва гагнах болоогүй байхад нөхөр олдох тарва гагнаж байна гэсэн гомдол сумын захиргаанд очсон боловч сумын дарга за та нар муу олдохтой битгий барьц. Тэр чинь олон нийлх нойтон хүүхдэд тэжээх гэж зүтгэж яваа амтэн хөөрхий. Гисэн байна гисэн яриа олдохын чихийг дэлсэхэд тэрээр нулимсан гартал баярлаж билээ. Харин өнөөдөр энэ бүхнийг бодохоос улам уур нь хурч юунд ч юм өөрийгөө зүхнэ. Найран дэрсэн гीчд шингэрч найр жаргах дугаараа эргэж байхад олдох гэрт орж ирэв. Найрчдын тарагны сав аль хэдийн бэлхэж хийх ажилгүй болоод байсан үйлчлэгч хүүхнүүд этэ ундаагаар олдохыг шахаж гарваа. Олдохын уур омогч дарагджээ. Гэрийн баруун хаяанд завилж суусан чигээрээ умаахан болсон баадгыг хараад бүрч ойн гутаж юунд наашаа дахиж ирвдэ гэж бодон суун. Багч гисэн ажилтай болсон үйлчлэгч хүүхнүүд олдохыг айраг архиар баруун солгоогүй шахаж гарлаа. Нэгэнт яах учраа олохоо байсан олдох ирсэн болгоныг дундалж орхив.
Намрын ихэнх сарын 10 хэдний тэргэл сар мэлтийсэн сүүн цагаан шөнө орчлон дэлхий юутай амар амгалан. Хажид хідэн хүүхдийн унтуулаад олдохын эрхийг хүлээн чимээ чагнан хэвтсээр байлаа. Төдөлгүй аргамжаатай морь янцгааж гадаа уяан дээр морь түргэх сонсогдов. Хажид хурдхан дээлээ нөмөрч гадаа гарав. Олдох уяан дээрээ мориноос сооч буулгүй донхолцож байснаа. Хажидыг дөхөж очмогц морьныхоо зөв тал руу салхин унлаа. Хажид түүнийг өргөх айдаж мориноос нь холдуулаад эмээл хазаарыг нь авч байх хооронд тэр гомдож цөхөрсөн хүний хөггүй саарл хоолойгоор "Хажидаа, чи намайг хэн гэж бодож байна?" "Би хэн юм бэ?" гэсээр чимээ тасрав. Морийг нь чөдөрлөж дуусаад хажид түүнийг босгох гэдэл тэр зөөлхөн хурхирч байлаа.